9. Тавилангийн хатууг яалтай. Мандах хөдөө ажилдаг нөхрөө унаанд нь хүргэж өгчхөөд буцааж явж байтал утсан дугарлаа. Утсан бол цэнт санжээ. Утасны цаанаас зурхирэн уйлах хүүг сонсоод балмагдж орхив. Машинаа замын хажуу руу шахаж зогсоогоод ярьлаа. Гунигт мэдээ сонсоод цочсон доон зүрхтэлсэн гар салгалах хажээ. За миний хүү тайван байгаараа их ч н одоохоо очлоо гэсээр жолоогоо мушгин давхилаа. Мандахыг орж очимогц 3 хүүхэнд зуураад авлаа. Хэсэг уйлалдаад тайвширцгаав. Ээжийнх нь ажлын хүмүүс ирж ажил явдалд бэлдэн. Ах トゥ гэх хөнгөө учир мандах алтан хайрцгийг нээлгэхээр гандан хэд рүү явлаа. Хамгийн сайн ламыг сургалаа явсаар очивол зурхааг зураад угаасан их богино настай хүн байжээ. Наслах наснаас 2 сар илүү насалсан байна. Амьсгал барьсан өвчнөр өвд болох тавилантай сүнс нь өвлийн дунд сардан одсон. Баруун хойд зүгт өр хүүхэдгүй айлд эрдэм номтой охин хүүхэд болон мэдлэн. Зүүн мөрөнд нь сүгээр тамдиг тавих. Нохой жилтэй хүүхэддээ сүнс нь хорогдсон. Хойд зүгтээ хөдөөлүүлвэл зохистой. Гих зэргээр айлдан хийх буян номыг дараалуулан хэлж өглөө. Мөн энэ айлд насны цэв хэмээгч нүүрлсэн тул нас уртсах заслын номыг өр хүүхдүүд нь хийлгэх хэрэгтэй гэв. Мандах оршуулгын зан үйлийг ёсоор нь гүйцэтгээд ажлын газрын хүмүүсийг гэртэн цайлв. Компани захирал харамсаж байгаагаа илэрхийлэн хүүхдүүдийг хэрхэх тухай тусгайлан ярилцлаа. Хүүхдүүдийг би авч өсгөнө гэвэл захирал та тэгээд ар гэрийнхэнтэйгээ зөвлөсөн үү гэж асуулаа. Үгүй, гэхдээ энэ хүүхдүүдэд надаас өөр хинч байхгүй. Тийм учраас гэрийнхэн маань дотроо таамаглаж байгаа биз дээ. Компани зүгээс хүүхдүүдэд нөхөн олгор олгоно. Том хүүгийн сургалтын төлбөрийг би хуваасан төлье гэгчлэн ярилцсав. Хүмүүс таран одоход гэрт намг өмхөн. Цэцэн мандахын ингэрт наалдан булцгар гараараа мемийн барин унтна. Цэнд зулын гол ороож харин цэлмэг буруу харан сууна. Мандах энэ тонхоор болсноо гэрийнхэндээ дуулгаад хүүхдүүдтэй хамтран 108 зул барилаа. Хоймроод харахад энх туяагийн инкри үл мэдэг инэвхэлсэн ялдамхан дүр өөдөөс ширтэнэ. Мандах хэрхэн шийдэж ядан санаа алдав. Цэндэд их чинь дэлгүүр ороод ирье гэж хэлээд гарч хөдөө ажиллаж байгаа нөхөртөөгөө ярьлаа. Одоо энэ 3 хүүхдийг яах вэ? Харин яамаар ч юм бэ? Би аваад харина. Гэхдээ тэгээд бүр өсгөх юм уу? Тэхгүй тэгээд яах юм? Төрсөн хүүхдийн учрыг олох хэцүү цаг үе байхад хүний хүүхд өсгөнө гэдэг чинь амар хоол биш шүү мандах минь. Тэгэд энэ 3 жаахан амьтныг хаяад явах юм уу би? Хэмээн мандах уйлж орхилоо. За битгий уйлдаа. Зараар хүүхд тасрагч олж аваад цалинг нөгөөд гэрт нь байлгачих болохгүй юм. Ичааваста чи ийм хатуу хүн байсан юм уу? За тэгвэл өөрөө мэд гэд утас тасарлаа. Мандах шөнөдөн 3 хүүхдийн хэрэгцээт бүхнийг боож баглаад гэрийн нэмхэл зэгсэлж хонлоо. Цэцэн мандахын элгэнд наалдан булцгар хошуугаан цээжинд нь шигтгэн унтав. Өглөө болмогц бурхан дахил дээрхийг цэгцлээд 24 цаг барьдаг аврах цогцон тос хийж зул бадраагаад ээжийнхэн зургад өрсийн залбируулж хүндэтгэл уйлдээд хүүхдүүдийн хамт явлаа. Хүүхдүүд очисон өдөр нь нэг өрөөгөө суллан догчуулж өгөв. Сэлэмгийг охидтой хамт нэг өрөөнд орох уу гэвэл зөвшөөрсөнгүй. Ах トゥ гуравт шинэ хүнжил гудас цагаан хэрэглэл давхар ор авч өгөн аятай тухтай байлах гэж хэрэндээ л чармайлаа. Орой болгон гэрт нь очиж ээжийнхэн зурганы өмнө зул бадраан цай сүний дээж тасалгүй байсаар хоног хурааж дууслаа. Ээжийнхэн нас барсан явдал цэлмэгт үнэхээр хүн цохилт боллоо. Жил гаруй зайтай аав ээжээсээ хагцна гэдэг юутай уйтай. Шүн болгон орондоо уйлна. Цэнд аль болох сэтгэлийн хаттай байгаа альдан төг баг дүүнрэн халамжлахыг хичээнэ.
Цэцэн мандахыг хормойдож эгдүүтэй үйлдэлээрэн бусдын хайрыг татан өөрийн гэсэн байр суурин олоод авчээ. Эхний хэд хоногт мандахын баг охин үжин эхийгээ харамлан мөчөөргсөн боловч аяндаа байдалтай эвлэрч бууж өгсөн барьтай зэрэгцэн эрхлэлт нь хөөрхөн. Тэднийг ирсний маргааш өдрөөс л асуудал эхлэв. Мандахын хадам ээж гэрт нь орж ирээд л цэлмгийг ажиглан сууснаа том охин хулан тандан "За хулан минь. Хүн нэмэгдэхээр цавирл хямал нэмэгдэн дээ. Миний охин ч хэцүүдхэн дээ" хэмээн илд илүү үдсэн барьтай дугарлаа. Эмэг нь том ач охиндоо бусдаас илүү хайртай. Ямарваа нэгэн зүйлд байнга өмөрч байдаг тул охиноо илүү ажил хийхний гэж өмгөөлж байгаа санаанажээ. Энэ үгийг сонсоод л Сэлмгийн нүдийг ус бүрхээд ирлээ. Эдж байсан аягтай хоолон барьсан чигээр өөрийн өрөөрүүд зүглэв. "За хүмүүн замбраатайхан байна шүү. Эдж умар байвал гал тогоонд бол ид" гэв. Охин яахан ч үл мэдэн зогсож байснаа аягтай хоолоо ширээн дээр тавиад өрөөрүүгэн эргэлээ. "Тэр аяганд үлдсэн хоолны үлдэгдлийг нохон хоол руу хийгээд аягаан цэвэрлж ав. Идэхээ мэддэг, идүүрийн цэвэрлэхээ мэддэггүй хүүхэд санч" гэхэн сонсогдно. Сэлмэг өрөөндөн ороод мэлмэртэл уйллаа. Аав ээжтэйгэн элэг бүтэн байсан үеэнд дурсан санаж аавдан өөрүүлэн тоглодог байснаа бодох тусам гашуун нулимс урссаар ажгүй. Мандах урт цагаар ажиллах шаардлагатай дээр 6 хүүхдийн зохицуулах гэж том ажил нэмэгдэв. Охид хоорондоо зөрчилдөөд нэг л болж өгөхгүй. Цэцэн үжинг байнга шоглоно гэд асуудал мундахгүй байлаа. Сэлмэг өдрөөс өдөрт додогшоогоо хомигдэн дотуур тамиртай хүн болсоор л Сэлмгийн сэтгэл санааг тогтвортой сэтгэл хангалуун байлгах гэж их хичээнэ. Энэ явдалд өөрийн охид болох хулан хатан хоёр элдэд оргүйцэн. Нөхөр нь ажилласаа амралтаар ирэх 7 хоногийн хугацаанд ах トゥ 3 аль болох нүдэнд нөртөхгүй, алдаа дутагдал гаргахгүй хичээнэ. Яг энэ үед нь мандах гэртээ аль болох их цаг өнгөрүүлдэг байлаа. Цэнд ч угийн зөв төлөвшөлтөй ухаалаг хүүт бол гэрийн бүх ажилд оролцсон. Яаж иж угаад зогцоод байна. Сэлмэг даалгаад өгсөн ажлыг сайн хийхээс биш, араар суугаад хоцрох хандлагатай. Авах юм нь толгой үе татахгүй хичээл номон хийнэ. Баатрыг амралтаар ирсэн өдөр огтын дунд ширүүхэн маргаан үүсэв. Хулангийн хамгийн хайртай цамцыг улаан будагтаа усан дугааснаас тиймгэх харахгүй улаан буурал өнгөтэй болчихож. Хулан хашгичин орилж аавыг үзчгээд нэг их ажилсаг царайлжиг нь хэн миний ямиг угаагаад өг гэсэн юм. Чи угаасаа дандаа л хорон ажиллаж байдаг үсттэй. Би л гэрийн ажил хийдэг болохоос чи дандаа бие оторлоод хоцордог штэ. Гэхвэд хатан "Хумсаа нуусан муур шиг амтан, чи сургууль дээр хүртэл 100 яриа тараагаад охидтой биднийг муудалцуулаа үсттэй." Гэхдээ нь хулан "Ээж чамд бид хоёрт авч өгөөгүй нарийн андан бүхнийг авч өгдөг. Чамтай л илүү ярилцдаг. Чамд дургүй хүрч байна. Та нарыг ирснээс хойш бид тааваараа байж чадхан боллоо" хэмээн орилов. Мандах "Хүү охтуудаа ямар ичмээр юм бэ? Нэгийг яах нь болцгоо" гэж өндөр дугаар тушаалаа. Хулан "Үнэн штэ. Та эртээ цэлмэгтэй гандан гарна гэж гараад дэлгүүрээс зөндөл юм аваад өгчихсөн байсан биз дээ" гэлээ. Цэлмэг юу ч хэлсэнгүй, уйлсан чгүй. Хөмхийгөө зун муухай хар зогссон өрөөргөө орчихв. Баатар дөрөлцтлэн уурлаж "Энэ чарай хэтэрнэ. Хүний хүүхдийг өндөр тавьж өөрийн хүүхдүүдийг дорд үздэг ямар их хүн байдгийг юм. Эдгээр ирснээс хойш хүүхдүүд маань бүтэн эрхэлж чадхан боллоо. Айл толгой хоргодож байгаа юм бол аятайхан байж чадахгүй сургууль соёл дээр хүртэл хүүхэд адлуулад байх та яадаг юм. Могой гэрт ороод эзнийг хатхав гэгчээр юм болох нь шивд. Могой шиг хүйтэн охин. Асрах руу явуулбал таарна" гэж дүүлэв. Мандагч өг сөргөн хажуунаас нь хадмууд нь оролцоод их толгойгүй хэрүүл үүслээ. Бүгд өглөө эртлэн хичээл сургуульдан явхаар бослоо. Мандах шүнжин уйлснаас болоод нүд аман бэлтсийн хавджээ. Ийм байдлыг харах Цэндэд үнэхээр хүнд байв. Цэлмгийг аятайхан ааштай байхыг захиж сургамжлавч хизээж үгэнд нь орж байсангүй. Ээж автагаан байхдаа инхри зүйлэн зонтой байсан дүүн атааж
хорлонтой, муухай санаатай болчихно гэж хэн саналаа. Ээж шар будааны зутанг хүүхдүүдэд аягалж өглөө. Цэцэн үжин хоёр уралдан идэж би нэмүүлий хэмээн шулганах нь хөөрхөв. Цааж дуусаад бүгд нэг машиндан жихэлдэн суугаад гарцгаалаа. Цэлмэг хамгийн түрүүнд машины булан руу үсрээ суужхав. Цэцэрлэгийн гадаа зогсож үжин цэцэн хоёрыг оруулчихад сургуулийн зүг хөдлөлөө. Цэн дамнээж ээжээ биднийг уучлаарай гэхэд мандах цэнд рүү нухацтай харснаа чи уучлгүйж яах навдэ? Уучлгүй хүн ард чимээ анарч алга гэд толинд харлаа. Цэлмэг юу ч сонсоогүй аятай цонхоор гөлрөн ширтэн. Сургуулийн гадна машин зогсомогц охид үсрэн бууж сургууль руу гүйлдэв. Цэнд ээжийнхэн цөнгөсөлтийг барьж хажууд нь зэрэгцэн алхана. Ээжээ, танд их хэцүү байх шиг байна. Би бол танд үнэхээр их баярлаж байгаа. Та бүгдийг сайхан байлгах гэж хичээж байгааг би мэднэ. Өчигдрийн явдалд Цэлмэгийг уучлаарай. Үнэндээ бол би Цэлмэгийг яагаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Тэд явсаар мандахын хичээл орох ангийн үүдэн дэрлээ. Мандах гүнзгий санаа алдаад цэндийг тэрч за яах вэ? Болоод өнгөрсөн явдал шүү дээ. Цэлмэгт ч бас хүнд байгаа. Миний хөө хатан хулан хоёртойгоо сайн ярилцаарай. За хожимдох нь байна. Ангиргоо тэгтчих гэж хэлэхдээ нүдэнд нь нулимс гялтганаж байлаа. 10. Үрстэн амьдрал таниулсан нь. Амьдрал хөвөрсөөр дулаан цаг хэдий нэрж Баатар хэдэн хүүхэдтэйгэн цусландан гарчээ. Зуны үйлрэлийн англим агаар хамар сэнгэнүүлж шувуудын жиргээ хашаанд хийсэн бяцхан горхины хүрхрээ чихэн чимэгтэй нэн таатай. Цэндхүү шүүдэр туучин гүйж тарьсан ногоороо чиглэн ирэх өхрүүдийг цааш туулаа. Тал дүрэн өвс байхад тарьсан ногоо идэх гээд бидэг яадаг өхөрнүүдв ёстой л өхөр юмдаа хэмээн өглөв. Өхөрнүүд дуртай дургүй бэлчээрөөд алхацгаалаа. Тэр байшингаасаа нэлээн холджээ. Уулын аманд модны ёроол дорших модон байшин, байшинг тойроод цэцгэс алгалуулан тарьсан үзэмжтэй сайхан. Байшингийн баруун урд захыг барин төмрөөр хамгаалан хашаалж хүнсний ногоо тарьжээ. Байшингийн урдуур шуудуу татан чулуугаар доторлож газрын руу хүрхрээ үүсгэн гүний худагтай холбон хиймэл горих хийсэн үзэмжтэй. 50 м өргөлжилснэн 1 м орчим өндрөөс жижиг цөөрөмд цутгана. Цөөрмийн усыг шахуургаар татан горхины ихнээс дахин нийлүүлсэн байгалийн үзэмжийг донжтой чимсэн харагдана. Горхийг дагуулan модон сүйдрвч савлуур зэргийг байрлуулжээ. Цэнд энэхүү зуслангийн байшинд 3 дахь жилдээ гэр бүлтэйгэн зусаж байгаа билээ. Буцаад алхаж явхад эмээн гадаа гал дээр чансан цагаан данган дуудлаад алхаж шива. Өвөн биеийн жилийн гарган гар хөлөн хөдлөгөн дасгал шүү юм хээд зогсоо нь харагдана. Ан гэрснээс хойш тэд бэйбэйдэн уусан дасч зан зангаан авалцжээ. Эмээгийн цай тагнаа дууссан гайхамшигтай амттай. Хажуу айлаас өнжөөдөл 20 литр сүү авч өрөм зөөхөө байлган тараг бүрж хэдэн хүүхдүүдийнхэн гидсийг цайлгана. Цэнд ногооны хашаагаар орж ганц нэг зэрлэг ургасныг зулгаагаад шахуурга залган усалчхаад боловсрож гүйцсэн бууцаа навч тэргүүтнийг тэрсээр орлоо. 4-5 настай дэрсгэн хүү охин хоёр дөнгөсрээд ямар нэгэн зүйл булаацалдан байгаа болтоо шулганалдана. 15-16 орчим насны 3 охин шүд аман угаад зогсоно. Цэнд 2 багд үүдэн дээгүр хувцсын өмсгөн гадаа гойжуурт нүүр гарын угаалгаад нуг руу дагуулan гүйлээ. Хэн нь хурдан байна? Агаа нь харъя, намайг гүйцэхүү. Шүүдэрт хөл нүцгэн гүйсээр хоолон ангинаас сэргийлдэг тухай сонсноос хойш өглөө бүр дүүнран дагуулan шүүдэр туучдаг болсон билээ. Цэнд дунд сургуулийн дүргээд Солонгос улс руу сүүлийн үндэсний их сургууль тэтгэлгээр суралцах болжээ. Ээж хүү хоёр ярилцаад барилгын инженер дизайны ангид суралцахаар шийдлээ. Цэнд Солонгос хэл, Солонгос улстай холбоотой тэмцээн уралдаанд амжилттай оролцож судалж явсаар хэлний шалгалтанд онц үнэлгээтэй шалгагдсан тул
Хэлний бэлтгэл суулгүй шууд суралцахаар болжээ. Улсаас сургалтын төлбөр төлөгдөх учраас мандахад ачаал багтаа байлаа. Ээжийнх нь ажиллаж байсан компани захирал сар бүр цалиндаа тэнцэх хэмжээний мөнгөнд тэтгэлгийг 4 жилийн хугацаанд олгохоор болов. Хүний өнчирч үлдсэн 3 үрийг авч өсгөхөд эхнээсээ далжигүр урган үүрнээсээ нисгэд бэлэн болоод байгаа нь инэм. Баатрин гэр бүлийнхэн сэтгэл үеиг байлаа. Хэд хоног тасралтгүй усан бороо нүдсний эцэст хурцнаар орой дээрээс төөнөнө. Мандах хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг хангахаар хотын төв рүү явжээ. Тэр төв гандан орж хүүгийнхэн аян замыг засах заслын ном уншуулв. Дэлгүүр орж цэндэд голдоо хувц сунар аваад гарч явах замд нэг шавин тааралдлаа. Мен тус мэдлсэн хөл хөөртэй уулзцаав. Шавин хөдөө амьдарч мал маллаж байгаа. Эхнэр хүүхдтэй болсон. Өвөл бүл нэмэх тухайгаан хуучлангаан хамт хооллохыг өрөв. Тэд олон үндэсний хоол нэртэй газар орж хооллонгон багын хөгжилтийн явдлаа ярилцсан инээлдэж зургаан татуулан ангийнхаа группт тавьж амжив. Шав хөө хэдэн малтай хотод орж ирсэн маргааш нядлаад худалдаачин дөгөөд буцна. Хотынхын их цамаа юм гидсэн цэвэрлээд авах хүн алга бүгдийг хаяхаас гэхийг сонссон мандах багш нь цэвэрлээд авъя гэлээ. Шав гайхаж эргэлтсэн харцаар багш руугаа харна. Яасан бэ итгэхгүй байгаа мó? Багш нь авъя санаа зовох юу байх вэ? Гэлээ. Багшийнхаа шулуухан хэлсэн үгсэд нам зөхөөсөн залуу боо хийх газраа зааж уцны дугаараа өглөө. Мандах хараад цэндийг өглөө эрт хоёулан явж ажилхийн ажил дөмсөх муу хувцаан бэлдээрэй гэв. Шөнийн 3 цагт хүүг дуудан босгоод хоёул тогоо шанаг усны савнуудад ус хийж ачаад хөдөллөө. Боо хийх газар залуус цуглжээ. Мандах гарсан гэдсэг эхнээс нь цэвэрлж эхлэв. Цэнд гүзээтэй сэвс олгойтой баас асгах үүрэг гүйцэтгэнэ. Төмпөн сав дамжуулан угсарч шавтарсаар 40 гаруй хоньны цовдаг бааснаас нь салган цэвэрлэлээ. Цусын 40 бетонд хийлгэн аваад сайдэр таглан битүүмжилж машин дачин бусад зүйлсийг ангилан савлаад харжээ. Багшийн гэц цувдатай ноцолдож ажил голохгүй хийн чинээ санаагүй шавн бахархан гайхаж хүүгийнхэн дуулууртай шалгамайг биширсээр хоцорлоо. Мандах цэнд хоёр үд дундаас хойш гэртээ ирэв. Машинаас гэц цувдаа буулгахтай зэрэгцсэн ногоон ялаа шавна. Хүү аргал хомоол уугуулан ялааны эсрэг арга хэмжээ авлаа. Гадаа гал түлж усхалаан нэг бүрчлэн нарийн угаад цэвэрлэнэ. Огтод гүзээ зомлохыг зан зомлууллаа. Мандах цусыг шингэлэн амталж чацарха ходоодонд хийлээ. Эмгэ өвгөн хоёр гургалдаа чих зэргээр их баггүй хөдөлмөрт аачлагдав. Мандах цуслангийн орчимд оршдог хүмүүсийн зарын групп дээр чанахад бэлэн амталсан хоньны гэц толгойд зарна гэсэн зар тавьжээ. Зарын дагав хүмүүс гэцсийг ирж авлаа. Хөргүүлж авъя гэсэн хүмүүс цэнд хүргэлтээр явна. Ингэсээр эхний өдрөн 26 гэц цовдаад зарж чаджээ. Орой хэрд бүгд их ядарсан байлаа. Шинэ хоньны шилэнд нам захиулсан хоёр балчир тааралцсан газраа унтаад өгсөн харагдана. Цэндийн нүд анилдана. Хөөмн өнөөдрийн олсон мөнгөө тоол гэлээ. Заримд нь 10,000, заримд нь 15,000, хоёр айлд 20,000 төгрөгөөр зарсан тул нийт 345,000 төгрөг олжээ. Миний хөө шургуулганд хийчгээд амардаа. Өглөө эртхэн болсон шүү гэв. Бүгд сайхан амраад өглөө эртлэн сэрцгэлээ. Хүүхдүүдийг босгоход мандах аль хэдийн 200 галжчихсан хөргүрд хийсэн цувдаанаас чанаж байлаа. Цэндийг нүүр гараан угаасны дараа зойрноос 10 ширхэг толгой гаргаж ир тавьчихад цайгаа угаарай гэх ялдамхан дуу сонсогдно. Мандах цэнд хоёр толгой хуухлана. Охид башингийн сөөдөрт сун хуухалсан толгойнуудыг хярвсалж туслана. Халуунд гал дээр толгой хуухлаад хярвслана гэдэг нэмбэрх ажил санжээ. Эхний 10 толгойг хуухалж дуусахтай зэрэгцсэн чансан гэдс болжээ. Гэдсийг том төмпөнд гарган дээр нь талбайгаас дүүсэн ногоон сонгоны хэрчээд цацвал үзэмжтэй сайхан харагдаж байлаа. Шөлийн халуун савнд хин гэдсийг хүнсний наалтаар битүүмжилээд машины арын суудлын дээр тавьж "Цэндэ
Минийхүү энэ гэдсийн нэг нь намсраа гуйнд, нөгөөг нь цолмогчтой хүргэж өгчөөд ирдэ. Өгсөн мөнгөний лаваарай гэв. Цэнд машинаа барин цуслангийн эсрэг зүгт байрлах 2 байшинг чиглэл явлаа. Намсраа өвгөн төмпөнтэй гэцсийг аваад дээд бүтээлгийг хуулснаа үнэрлэн үзэж хурууны үзүүрээр эргүүлж тойруулснаа яг шинэ вэз энэ ямааных биш үстэ. За тэгээ сайн завирлсан уу? Хэр амттай бол доо. Гэгцэргээр хямсганж байснаа 20,000 төгрөг сарвайлаа. Өчигдөр үүр зүрээс хойш хэрхэн хөдөлмөрлснөө энэ үгний хандж байгааг бодохоор урам хугармаар. Харин цолмон хэмэх олон ач зээг нь тариулсан ядруухан авгаа бүүн дуушуу болон өгтлээ. Пэх яасан сайхан үнэр вэ хой. Халуун савнд шүл хийж явуулаад гомон сэтгэдэг хүүхэн шүү танаа ээж гэгчлэн өгүүлээд 20,000 төгрөг хэдэн чихэртээ өгөөд хүүхдүүдэн дуудан ховь түгээсээр хоцорлоо. Гэртээ ирээд ээжтэй мөнгөийг өгвөл ханайл шургуулганд хийчих гэлээ. Дараагийн гидснүүд гарахад бэлэн болжээ. Энэ удаа төглийн цахад байрлах тансаг харшид 1 гидс, наанмах амралтанд амар хамрагчдад 1 гидс өгөх байв. Амралтанд чансан гидсэн хөргөж өгвөл согтуу залуус өчигдрөөс хойш уусан архиндан халамтсан хаван гүйснүүдээр цэндийг ширтэцгэн. Наа төмпөн гэж суллах сав байхгүй. Орой ирж сав аваарай гэв. Цэнд машинаас 1 удаагийн тавгнууд авчран 1 бүрчлэн зүсэн тавгаллаа. Гэтэл орон дээрээс 1 бахин биетэ дээрлэх үеэр босож ирснээр "Өчим уу гараа угаасан юм навш минь. Угаасаа. Яасан овоо гүлгүү. Чим үү бидний идэх зүйлийг хуваарлдаг хийм. Би идэхэд бэлдэж өгч байна штэ." гэвэл юу юугүй цохиод авахыг завдлаа. Дундуур нь 1 залуу орж холдуулвал голоор орсон этгээдийг цохиод унагчихв. Залуус хоорондоо зодолдоод амралтын гэрийн уйн хан шажигнан хугарч хуй салхи шиг хуйларсаар гэрээс гарч үргэлжлүүлэн зодолдов. Цэнд самбаачлан төмпөн саван аван машин руугаа гүйлээ. Өөр дөмн ийм байдалд орж байгаагүй тул зүрх нь амаар гарчих шахан гарын чижирт салгална. Ээж одоо явахын хооронд заавал ийм их ажил хийлгэж ингэж зоогоод тогтоо яах вэ? Төрсөн аав ээжтэйгээ байсан бол хаанаас ингэж зовх вэ гэж бодхоос гомдон халуун нулимс урсаад ирлээ. Нулимсан ханцуугараа ганц шудраад тэндээс хөдөлж тансаг байшинд ирлээ. Энэ айл хөрөнгө оруулалтын томоохон компани захирал болд их билээ. Болд нэрхүнд сайтай эгэлжирийн харьцаатай нэгэн ажээ. Хүүхэд насаа хотын захын гэр хороолд өнгөрүүлсэн олон хүүхэдтэй айлын отхон хүү юм. Хүү гоёмсог хашаанд хөрч очоод хонх зохивол харилцуураас "Ороод ирээ" гэх дуу гараад хаалга торхыг нээгдэв. Хүү төмпөнтэй гидсийг тэврээд дээр нь савта шилэн тэгэнсээр орлоо. Болдгоо хэдэн хүнтэй хөзөр тоглон суuna. Хүүг энэ ширээн дээр хоолоо тавьчих гэд тоглоомон зайцууллаа. Халуун гидсний үнэр хамар цариг гэхэд болд татай наргүй үнэрлээд нэгийг санаа болтой нүдэн аним бодол хийлв. Бич цовда толгоогоор л хүн болсон юм шүү дээ. Олуулаа улс чинь юм аварт цагта махтаа ол магнаг торох шиг л байлаа штэ гэд хурцгутаг гарган ходоодны мухрыг огтолж дөрөв хуваан голоор нь зүсээд гургалдаанаас хэрчин авснаа. "Хөөмөн гал дөргөө дэр" гэд явуулав. Ходоотой шавыг задлж мөнгө аягандан хэсгэлэн авснаа амсаж "Хөөмөн сайхан амталжээ. Манай ээжийн цутгсан цус яаж амталсан хоргол шиг хатуу болчихдгсэн" гэсээр өмхөв. Тойрон суусан хүмүүс шүлуун хөлөрч цартаа гэдснээс өөр өөрийн дураар зүсэн хүртэнгэн цэндийг магтаад авлаа. "Гү чи нөгөө мандахын яриад байсан гадаад руу сургууль явах гэж байгаа хүн мөн үү?" "Тийм ээ." "Хамт багс руугаа харан их сурлагтай мундаг хүүгээд байгаа юм да. Сүрхий юм" гэсэн яриа өрнөлөө. Тэд содож гараан арчицгаана. Болд шүүгэнээс сав авчрээд үлдэгдлийн сулж гэлээ. Хүү үлдсэн гидсийг савнд савлаад чихтэй алчуураар ширээг нь нарчаад тэр хавийг цэгцлэв. Хүмүүс тун сэтгэл ханамжтай хоцорлоо. Болдгоо халааснаас хэдвчэн гаргаснаа "Ээждэн тусдаа сайн хүү байна. Эрдэм номдон шамдан сураарай" гэд $200 гаргаж өглөө. Хүү гайхан аживал
Гэхдээ чи хүү юм өгч явахад аваач гэлээ. Цэнд итгэл муутахаар гараан сар байв. За, эх орондоо эхийг бүтээгээрэй гэд ахын шагнаж байгаа юм. Энийг ээждэн өгөөрэй. Их сайхан амталсан байна. Баярлалаа гэж хэлж байна гэж дамжуулаарай. Хэмээн $100 өгөхөд цэнд баярлснаа илэрхийлэн харихаар өөд чиглэвэл танай толгой бий юу гэлээ. Бага гэвэл за тэгвэл маргааш ахтан 2 толгой чанаад ирээрэй гэв. За тэгье гэд гарлаа. Саяхан амралтын газраас уйлаад юучгүй хоосон гарсан бол энэ айлаас $300 аваад гарлаа. Амьдрал гэгч яасан баян юм бэ? Гэртэн ирэн болсон явдлыг ээждэн хэлэн мөнгөө өгвөл мөн л шургуулганд хийчих гэлээ. Ээжийнхэн чанаад бэлдчихсэн хоолыг эзэд нь хүргэхээр дахиад гарав. 2 өдрийн турш чанж барлуулсаар гэдэсч дууслаа. Гэд чанахын завсар толгоогоо хуухлаад зэгцэрчээ. Мандахын хадам 2 хөгшин ингэж ажил уддаг нь ямар учиртай гайхан хоорондоо хөөрөлдөхөөс Бердийн хандаж юугч үл өгүүлнэ. Охид бааста гэдэс хярустай толгойд хүрэхээс цэрвэвч эхийнхэн өдөөс юм хэлж үл зүрхэлэхт бол чимээгүйхэн зааснаар нь хийв. Мандах толгойнуудыг зүгээр нэг чансангүй. Ам хамар чихэнд нь сонгон сармис чихэн нуурын давсаар амтлан чанжээ. Толгой бүрийг шүлэн чансан гурилаар бүтээж шин ногооныг салаад агшаасан олон төрлийн будаа ногоо тэргүүтнэр хачирлан савллаа. Хөргөлтийн үйлчилгээнд цэндэл явна. Болдгоонд 2 толгой хөргөж өгвөл урдын адил гэртэн оруулан суулгаад толгойг амтрахын эдэв. Зэнд гэрийн эд хогшил тогчлтыг нүд гүйлгэн шохоорхон ажина. Болд амттай сайхны шагшин магтаж мөлжсөөр нэг толгойг нь эдэж дуусгав. Тэгснэ цэндэд $50 сар байлаа. Ах нь их мөнгөтэй дан баярхаж байгаа юм бишээ. Ээжхүү хоёрын хөдөлмөрийг хүндэтгээд өгч байгаа юм. Мандах бид хоёр багаасан их ойр тоглож өссөн улс. Чи сайхан ээжтэй азтай хөө шүү гэлээ. 7 хоногийн турш хөдөлмөрлсөний эцэст бүх толгойд сувдайг зарж дуусгалаа. Хамгийн сүүлд үлдсэн толгойнуудыг чанаж зах дээр зараад фитнес клубын залуучуудад гүзээний салат хийж хүргэж өглөө. Ажил цэгцэрсний дараа цэнд бүтэн өдөржин шинжин унтав. Мандах хүүг явах бэлтгэлхийн борцнууд нь савлаж үхрийн мах шуудслан битүүмжлэв. Цэндийг явахын өмнөх өдөр Баатар ажилласаа ирлээ. Тэд гэр бүлэрэн уулууд өгсөн төгөлд очин хоолцохов. Баатар шорлог хийн. Шорлогны утааг сэвх зураан эрмэхэти хөцтөн гүйх 2 жижигийг харанган цаг хугацаач хурд юм да. Саяхан ялхаараа байсан амьтад ийм хөөрхөн том болчих гэж гэвэл аав нь эрдний хөгс зүйл хойд үе өглөө төрөөд оройн зомголон амна гэж хэлж байсан юм билээ. Одоогийн хүүхдүүдийн бодох сэтгэх өсөл төгжил нүдэрмэх зур болсон цагта гэв. Төглийн голд унсан авраг модыг ширээ болгон засжээ. Тэрхүү ширээг тойрон сууж элдв амттангаас зоргоорон эдэцгэн. Баатар хүмбэрийн гарт нэжгэж шорлог бариулжээ. Мандах хүүхдүүдэд хандан "За бид хамтдаа 7 хоногийн үр дүнтэй хөдөлмөр дунд өнгөрөөлөө. Ядарсан уу?" гэж асуувал цэнд энэмсэглэн толгойд өгөв. Цэлмэг юу ч хэлсэнгүй. Хатан хулан 2 гараас өмхийн үнэр салахгүй байна гэд инээлдэв. Нийт хэдэн төгрөг болсон бол цэндэ? $350, сая 243 мянган төгрөг гэв. Охид дүү олдон хашгиран дэвгцсэн. Хадам ээж нь "Кэмэн зөндөө мөнгө болчихсон байна шүү дээ" гэхэд мандах "Оргүй хоосноос бүхнийг бий болгож болдгийн жишээ энэ шүү дээ. Сурсан бүхэн эрдэм, сураагүй бүхэн гэм гэдэг. Сурсан юмыг хизээж мартаж болно. Сураагүй зүйл маш хэцүү шүү дээ. Энэ ажлуудыг хийж байхдаа дуртай байгаагүй чинь ээж нь мэднэ. Гэхдээ хийгээд дуусахад та нар маш их зүйлийг сурсан. Тийм биз дээ хүүхдүүдээ?" гэхэд хүүхдүүд "Тийм ээ" гэхэд хатан "Гид цэвэрлж чаддаг боллоо" гэд хөгжилтэйгээр инээлээ. Хулан "Цэлмгээ чи гургалдаа чихэх гэж яаж хөглөвөө?" гэвэл цэлмэг "Хошногон задарчихсан" гэж хэлээд бөөн инээдэн боллоо.
Гүзээ зомлохтаа барьж байгаа хүн нэг гараараа барихгүй бол хоёр гараараа барихаар гар хөлөө эсэх гээд зомлоход хэцүү юм байлээ гэцгээлээ. Цэнд чинь манай борлуулалтын албаны дарга шүү дээ гэвэл ээжээ та харин маркетингийн албаны дарга гэлээ. За борлуулалтын албаны дарга сэтгэгдлээ хэлэндэ гэвэл дөнгөс саяхан халуун төмс амандан хийсэн цэнд ус балгаж бусд нь амандах зүйлээ зажилж дуусгахыг хүлээцгээе. Ихэнх хүмүүст магтуулаад ганц нэгэнд нь зодуулах шахаад ер нь бол амархан байгаагүй. Хамгийн анх гидсэн машинд очиход бөөн ногоо ялаа дагаа суучсан штэ. Үнэр танар гэж бас л эвгүй шүү. Эмээлти ялааг зослонгийн ялаатай нийлүүлээд өржилд оруулчих шиг л болсон. Гэвэл бүгд инээлдэв. Хамгийн өгөөмөр нүнжигтэй худалдаа авагч бол захирал байсан. Хамгийн яхэр хямсгар нь намсраа өвөө. Хамгийн аймаар явдал доо зослонгийн залуучууд. Нэг ч мөнгө аваагүй. Би бол жижигдэх юм байна лээ. Чацаг алдаал зүхтаасан. Гэхэд охид хөгжүүнээр инээлдэнэ. Хамгийн бахархмаар үйлчлүүлэгчид фитнесийн тамирчид, хамгийн тооцоотой хүмүүс лангуу түрээслэгчид, хамгийн шилдэг менежер манай ээж байлаа гэд ээжийнхээ мөрөөр тавирлээ. Мандах хүүгийнхэн тухайг өнөрлөн сайн тонгоохгүй бол ээж нь хөрөхгүй байна шүү. Гомбаатар минь хэмээн хошигноод амьдрал гэдэг дэндүү баян шүү дээ. Амар амьдрал гэж хаанч байхгүй. Хүн гэдэг амтан алдан, онон, алдаанаасаа суралцсан. Заавал алдаж байд сурдаг юм биш шүү дээ. Бусдын алдаанаас ч суралцж болно. Ажил хийж байгаа хүн бүр ямарваа нэгэн алдаа гаргадаг. Алдаагаа засаад л яваад байхад болно шүү дээ. Залхуу хүн л ядуу дорд амьдардаг юм штэ. Арвилж хэмнэн чаддаг хүн баг зүдэрдэг. Арвж хямгч, цэвэрч нямбай байна гэдэг эмх цэгцтэй хүний чанар юм шүү дээ. Энэ бүгдийг суралцснаар бусдын болоод өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүндэхэд суралцж байгаа гэсэн үг. Хөдөлмөрөө зөв хуваарлж зөвөр үнэлж сурах гэдэг их чухал шүү. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд чи янз бүрийн амьдралтай хүмүүсийг харлаа. Болж шиг амьдрах уу, намсраа шиг амьдрах уу чи нийл сонголт, хичээл зүтгэл мэднэ. Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдог юм штэ. Ямар ч үед бусдыг энэрх хайрлах сэтгэлийн хадгалж яв. Ямар өндөрлөгт хүрсэн ч гэсэн өмнө нь хэн байсан, ямар амьдрал тулснаа битгий мартаарай гэд хүүд шургуулан цугларсан бүх мөнгийг гардууллаа. Хүү уяран самсаа ширхэрч баярлаа ээжээ. Гэхдээ би бүгдийг авч болохгүй штэ. Бид бүгдээрээ л хөдөлмөрлсөн. Зүгээрээ хүү минь. Ээж нь хүүхдүүдийн амьдралын амтыг мэдрүүлэх гэж л энэ бүхнийг хийсэн юм шүү дээ. Гэвэл Баатар энэ үеийг хизээж битгий мартаарай. Хүний арга ивийг олж яваарай. Хитрхи цайлган бол хүний өгөөш болдог болсон цаг. Хүний нутагт дотроо бодолтой дорон суурьтай байдаг юм ш. Хоол ундаасаа идж яваарай. Эрүүл мэндийн бодож яваарай. Гэд захиад дотн тэрч үнслээ. Өвөө эмээ хоёр нь тэтгэврээсэн илүүчилж хадгалсан хэдэн төгрөгийг тэмээний носон цамцтай барив. Охид зураг авч бичлэг хийж гүйлдэнэ. Энэ өдөр гайхалтай дурсамж зогсолсон сайхан өдөр болж өнгөрлөө. Уулсын хаяа улайран гайхамшигт өнгөдөг байна. Нар жаргажээ. Цэлмэг тэнгэрт одод анивчин жирвэлзэж, зуны удирлын англин магаар цээж дүүрэн амьсгална. Тэр тэд тоншуул дамрадан хаанагт шар шувуу хүүглэнэ. Сэнд ногооны үнэр цоргисон зингиг агаарыг шуналтайгаар сорон оддыг харж жаал зогслоо. Тэндэл миний ээж ав байгаа байхдаа хэмээн бодох өдөр хоёр нүдийн нулимс бүрхэнэ. Хэдийгээр аав ээжээсээ эр тагтсан ч буянтай сайхан айлд аж төрж халамж хайранд өсөж байгаа дам баярлаад бахархаад ханашгүй. Намрын өр хэдий норжээ. Өглөө оройдоо сэрүүхэн байх болжээ гэсээр Баатар гаднаас орж ирэв. Хүүхдүүд бүгд босоод хувцас өмсчихсэн байлаа. Миний хүүхдүүд дулаагаа уцлаарай. Бороо орох шинжтэй байна шүү. Гэхэд зарим нь буцан орж хувцас сольж байгаа бололтой. Цэцэн борооны сургаар бошуухан усны гутлаан углаад Баатрын нөмөрг дуурайлган хийсэн борооны цуван хөдөрчээ. Өвгөн эмгэн хоёр хөөрдөн мушилсан. Ширээ тойрч цайлаад цэндийг үдэж мордуулахаар онгоцны буудлын руу зүгэлцгээв. Хоёр багыг үлдээх гэсэн үлдсэнгүй тул арын суудалд зургуулан жихэлдэн сууцгаалаа. Тэдний хөдөлж эхлэхэд асгарсан бороо мүд зогсох шинжгүй шаагна. Хүүхдүүд бөхчмдөж шуугилдана.
Цэцэн өөрийн сууж явсан талын цонхыг онгойлговол усан цохигдсон бүүн дуу шуугаан боллоо. Аав нь өөрийн хаалганаас удирдан хаалга цонхыг онгохооргүй болгоод хаалга цонхоор оролдоод байгаа хүүхдийг буулган шүү гэвэл цэцэн яашгүй устгуулаа тоглож бай гэж хашгирлаа. Охид чамайг танихгүй хүн аваад явчихна штэ даарвал яана гэгчлэн ам амандаа шаагцгаана. Цэцэн зөрүүдлэн намайг авсан хүнийг сэлэмдээд толгой руу буудаад гэж зүггүй тэн. Нэсх буудлын дээр эрмэгц өөрийн шүхрийг барин гуйллээ. Баатар мандах нарт хүүгэн үдэх жаахан уйтай байлаа. Охид ахтайгаан таврилдан салах ёс хийлээ. Цэлмэг ихэд гуниглангуй харагдах ажээ. Саглаггүй цэцэн л ийш тийшэн гүйж оглохаар байна. Цэнд цэцэнг тавирч ингэртэй наан удаан гэгч нь өнөрлөн үнсэн. Миний хөөрхөн дүү аав ээж эгчнэрийн хавганд сайн ороорой. Гэвэл дүүн хот хөхөрч хөл гараан тэлэн тээчлэн. Хүү чимдаанан чирэн шалганы хэсэг рүү ороож явчихав. Цэнд эргэн харавал өргөж авсан аав нь цэцэн тэрч гисэн бахархлын харцаар харах нь туйлын таатай. Тэрээр дотроо буянтай сайхан хүмүүс шүү. Хүн сайн хүн болно хэмээн бодсоор алхлаа.